За өдрийн мөрөөр үзэгчтэй Master-ийн сайт тавтан мэдээлэл шууд амжуулан хүргэж байна. За баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 10 жилийн байр бүтээх чинэлэг дундчтай Монголын төлөө урайлах байна. За энэ форум бас жижиг дунд үйлдвэрлэлийн газрыг төлөөж ирдэг сайхан дараад ирсэн байна. За юуны өмнө танд өдрийн мэндийг. Өдрийн мэнд хүргэе. Баярын мэнд хүргэе. За баярлалаа. За өнөөдөр бол баялаг бүтээгчдийн хувьд түүхэн өдрөө 10 нас хүрч байна. Тэгэхээр баялаг бүтээгчдийн дуу хоолой болж байгаа таны хувьд баялаг бүтээгчдтэй хамтарч юу гэж хэлмээр байна? За өнөөдөр одоо баялаг бүтээгчд маань, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчд маань одоо хамтарч нэгдээд төр засаг дуу хоолойгоо хүргэдэг, тэр нь үр дүнд хүрдэг. Энэ одоо болсны одоо илрэл гэж бодож байна. Бид нар өнгөрсөн хугацаанд одоо баялаг бүтээгчдийн холбоотойгоо бол маш их хамтарч ажиллалаа. Өнөөдөр 10 жилийнхаа ойгоор олон улсад одоо хэрэглэгддэг нэршил буюу одоо житүү гэдэг нэрийг одоо холбооныхоо нэрийг өөрчлөөд ингэж яагаад маш их баяртай байна. Тэгээд бүгдэд нь баярын мэнд хүргье. Ямарваа нэг бизнесийг эхлэхэд бас төсөв мөнгө гэдэг асуудал байдаг. Одоо манай бизнес эхлэгч гэсэн одоо хамгийн мундаг одоо санхүүгийн асуудлаа жидүүгийн одоо зээлийг авч бас бизнесээ цааш хөгжүүлж байгаа. Тэр нь өнөөдрийн байдлаар энэ жижиг дунд үйлдвэрлэлийн газраас мөнгөтэй зээлэнд хэрэг хүмүүс хамрагдсан байгаа. За жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2009 онд байгуулагдсан. Засгийн газрын тусгай сан. За байгуулагдсанаас хойшоо бол 1.1 их найт төгрөгийг 9300 одоо иргэн аж ахуйн нэгжилт бол зээл хэлбэрээр олгоод байна. За үүний бол одоо 2200-300 нь шинээр үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгуулагдсан. Одоо өөрөөр хэлбэл шинэ үйлдвэр байгуулсан гэсэн. За 6000 гаруй нь бол одоо үйл ажиллагаагаа өргөжүүлсэн ийм байгаад байна. За ингээд нийтдээ одоо 45 мянган ажлын байр хадгалсан, 50 мянган ажлын байрыг шинээр бий болгосон байна. За ингээд жилдээ гэхэд одоо 40-50 төгрөг төгрөгийг улсын төсөвт одоо татвар нийгмийн даатгалаар төвлөрүүлж байна. Тэгэхээр энэ сан бол үнэхээр хэрэгтэй. За мэдээж одоо яг эзэндээ очих асуудал бол маш чухал. Үүнийг бол бид нар одоо өнөөдөр баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, за хувийн төр үеийн хвшлийн түншлэлийн хүрээнд одоо хувийн хвшлийнхэнтэйгээ хууль эрх зүйн орчноо сайжруулах, дүрм журмаа бодит амьдрал руу дөхүүлэхийн тулд бол маш их одоо олон хэлэлцүүлэг санаа бодлын сонссны хүчинд бодит амьдрал дээр хэрэгжиж болох жинхэнэ жидүү эрхлэгч нь одоо зээлээ авч болдог энэ журмыг хуулийг бол одоо батлуулж чадсан. Үүнийхээ хүчинд бол одоо хамгийн одоо ил тод сайн сан болж ингэж явж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн газар одоо эх 2026-нд хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа та хуваалцаач. За мэдээж одоо маш олон ажлыг хийх шаардлага байна. Яг гэвэл Монгол улсад өнөөдөр 108 мянган одоо аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Эднийхээ одоо өгсөн одоо татвараар л Монгол улс өнөөдөр одоо цэрэг цагдаа багш эмчийнхаа цалин өгч штэ. За тэгээд улс орны бусад бүтээн байгуулалтыг хийж байна. За үүний 82 мянган нь бол жижиг дунд үйлдвэр эрхлэгчтэй байгаа. 76%. Тэгэхээр энэ салбарын одоо 76 мянган аж ахуй нэгж ажиллаж байгаа 76% нь ажиллаж байгаа 82 мянган аж ахуй нэгж ажиллаж байгаа энэ одоо хэсгийг маш сайн дэмжих хэрэгтэй. Энэ салбар өөрөө маш олон хүнийг ажлын байр бий болгодог. Одоо Монгол улсын хэмжээнд ихэд 500 гаруй мянган хүнийг одоо ажлын байраар хангаж байна. Тэгэхээр энэ олон хүн ажилтай орлоготой байвал улс орны эдийн засагт маш их хэрэгтэй. За ингэхийн тулд бол мэдээж одоо олон ажлуудыг зохион байгуулахыг зорж байна. За мэдээж одоо жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаасаа одоо төсөвт багтлагдсан хэмжээгээрээ буюу одоо бид нар иргэн төлөгдөж байгаа тэр мөнгнөөс зээл өгөх үйл ажиллагаа зохион байгуулна. За бид одоо үйл ажиллагаа зохиц хэлбэрээр явуулж байгаа. Хуучин бол зээл олгоод орхидог байсан бол бид нар зээл олгохоос нь өмнө төслөө бичих. Төслөө бичихийн тулд өөрөө би яг энийг хийх нь зөв үү буруу юу гэдгээ тэр төсөл бичих явцдаа зарим нь болчихж байгаа. За надаа ерөөсө 50 сая хэрэггүй 10 сая л хэрэгтэй юм байна. Эсвэл би ер нь энэ салбарт ажиллаад ашигтай ажиллаж чадахгүй юм байна. Зарим нь ингээ буцчихж. За үргэлжлүүлээд ажлын хэсэг нь ороод ирж байгаа. Тэд нар маань төслөө бичээд сонгон шалгаруулалтанд ороод нийт тод одоо нээлттэй хэлэлцүүлээд ингээд сонгон шалгарсны дараа бид нар бас энэ зээлдэгчдийн дунд одоо сайн байна арга хэмжээ зохион байгуулдаг. Энд одоо энэ зээлдэгчид хоорондоо уулзаж захирлуудын клуб бий. Энүүгээрээ дамжуулж мэдээлэл солилцдог. Би ийм үйл ажиллагаа явуулдаг компани захирал. Тэгвэл би тэр ингэж одоо та жишээлбэл одоо юу гэдгийг ноос тийм ээ? Ноосыг одоо бэлтгэн нийлүүлдэг байх юм бол би ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх юм бол би хоёулаа холбоо тогтоё. Гэх мэтчлэн ингээд одоо хамтарч ажиллах юм боломжуудыг бий болгочих. За энэ үйл ажиллагаагаа мэдээж үргэлжлүүлж явна.
За борлуулалт буюу одоо гадаад зах зээл, дотоод зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ борлуулахад нь үзэсгэлэн худалдаа төрөл бүрийн арга хэмжээгээр дамжуулж одоо дэмжлэг үзүүлж ажиллаж байна. За манай зарим зээлдэгчд бол хэлжсэн. Бид нар зээл авахын тулд ихлэ төслөө бичсэн юм аа. Гэтэл зээл авснаасаа илүү үр дүнг бид нар энэ коуч, ментор одоо энэндээс олж авлаа. Мэдээж одоо зээл авсан нь биднэрт маш их хэрэгтэй байсан. Энэ хамтын ажиллагаа надад тэрнээс илүү үр дүн гаргалаа гэд ингэж хэлж байгаа захирлууч байна. Тэгэхээр бид нар зөвхөн одоо зээл гэж харахгүйгээр бас дээрэс нь энэ одоо бусад сургалт энэ хөгжүүлэлтийн энэ юмнуудыг хийж өгөх хэрэгтэй гэж ярьж байна. За өнөөдөр энд бас одоо хөдөлмөр албамж үйлчилгээний ерөнхий газар, төрийн худалдаа авалтын газар гэдэг тодорхой одоо төрийн байгууллагууд ирсэн байна. Энд бас дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Жишээ нь одоо төрийн худалдаа авах ажиллагааны захин дэлгүүрт аль болох дотоодоо үйлдвэрлэж чадж байгаа бараа бүтээгдэхүүнийг оруулах юм бол тэнд ямар давуу тал байдгүй гэхээр ерөөсөө хэрвээ дотоодын үйлдвэрлэгч захин дэлгүүрт орцсон бол төрийн байгууллага тэндээс л худалдаа авалт юм. Тендер шалгаруулалт хийх шаардлага байхгүй. Тэр нь хэрвээ одоо бараа бүтээгдэхүүнийхэн тоо хүрэхгүй ийм тохиолдолд бол нэмэлтээр одоо сон шалгаруулалт зарлах боломжтой. Гэх мэтлэн ажлуудыг хийхийг зорж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдсан одоо энэ 10 жилийн хугацаанд бас хувийн хвшил болон одоо төр хоёрын гүүр болсон гэж хэлж болно шүү дээ. Тэгэхээр ер нь эрх зүйн орчин хэр сайжирсан гэж харж байна вэ? За бид 2019 онд бол одоо үнэхээр тухайн үед одоо улсын их хурлын гишүүн Ганбаатар нарын гишүүдийн одоо дэмжлэгээр энэ хуулиа батлуулж чадсан. Мэдээж одоо тухайн жидүү гэдэг асуудал ямар байлаа, улс төрийн нөхцөл ямар байлаа, хүнд байсан. Энийг гэхдээ бид нар одоо хувийн гишүүнтэйгээ хамтраад батлуулж чадсан. Энд бол маш олон дэвшилттэй зохицуултууд орсон. Зарим нь ч цаг үеэс одоо төрүүлсэн байна. За ингээд үүргээ гүйцэтгсэн. Энэ хуулиндээ одоо дахиад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүсэж 5 жил болсон байна. Бид нар хуулийн хэрэгжилтийнхаа үнэлгээг хийж үзлээ. Цаг үеийнхаа үүргийг гүйцэтгсэн байна. Одоо дахиад апдейт хийх цаг нь болжээ гэж. Яагаад жишээлбэл тухайн үед одоо сая доллар орчим буюу 2.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалттай аж ахуйн нэгжийг жидүү гэж үзчихсэн. Одоо энэ маань одоо инфляц тийм ээ, ковид үүнээс болоод мөнгөний ханс суларчлаа шүү дээ. Тэгэхээр энийг заавал нэмэх хэрэгтэй. Харин бид нар одоо зөвхөн 1 сая доллар гэх юм уу эсвэл одоо 7.5, 12.5 гүшөө илүү нэмж өгөх хэрэгтэй. Олон улсын их руу жоохон төхүүлэх хэрэгтэй гэж харж байна. За энэ болгонд бол одоо баялаг бүтээгчдийн холбооны дуу хоолой маш их орсон. Одоо та нар маань санаж байгаа бол 2019 оны хуулийн хилцүүлгийн өмнө 2020 оны засгийн газрын тогтоолын өмнө бид нар бол ерөөсөө масс ТV-гээр маш олон удаагийн хилцүүлгүүдийг хийсэн. Маш олон удаагийн уулзалтуудыг зохион байгуулсан. Тэрний хүчинд одоо төрийн албан хаагчид бол зарим нь бас мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бодит амьдрал дээр тулгарч байгаа бэрхшээлийг бид нар хуулинд яаж оруулж шийтгэж өгч зөв болгох уу гэдэг талаас нь дуу хоолойг сонссны хүчин саяын таны хэлдэг гүүр гэдэг бол маш гоё үг байна. Гүүрээрээ дамжуулж мэдэж авч энийг одоо бодит амьдрал руу одоо хэрэгжих боломжтой юм хуулиудыг тусгаж чадсан гэж бодож байна. Ярилцлагынхаа төгсгөлд баялаг бүтээгч нартай хандаж та юу гэж хэлмээр байна? За ерөөсөө энэ өнөөдрийн энэ ураа бас маш их одоо зөв ураа гэж харж байна. Хамгийн их одоо ачааны хүндийг үүрч явдаг салбар бол тухайн улсын үйлдвэрлэл үйлчлэг эрхлэгчд байдаг. Би бас сая өмнө хэллээ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ хэсгийг дэмжиж өгчээж хүн одоо өнөөдөр ингээд бид нар хүн болгон шөмжилж шүү дээ. Халамж тараагаад ах юм уу? Тэгвэл халамж авахыг л хүсээд байна. Юм бүтээхийг хүсэхгүй. Тэгвэл энэ улс орны хөгжлөнд яах юм? Тэгэхээр юм хийхийг хүсэж байгаа хэсгээ алдаж онсон ч гэсэн дэмжих хэрэгтэй. Энэ олон улсад тийм жишг байдаг юм. Venture capital сан буюу эрсдэлтэй төсөлж гисэн зээл өгч идэг. Өөрөөр хэлбэл ер нь энэ бизнес гисцүүдээ дампуурандаа гисэн ч гэсэн зээлийг өгч идэг. Тэгжиж тэр хүн сорилтоо давж ийж үр ашиг гаргаж, ажлын байр бий болгож, компани босгож ирдэг. Манайд энэ арай хол байна. Тэгвэл бодиттой хийж байгаа хэсэгт өнөөдөр дэмжих хэрэгтэй. Тэгэхээр энийг одоо бүгдээрээ хамтдаа хийх хэрэгтэй. За одоо бодлого боловсруулагч одоо их хурлын гишүүдтэй бүгдээрээ хамтдаа дуу хоолойгоо хүргэж ялангуяа одоо энэ тулгамдаад байгаа сая дээр хувийн хвшил танилцуулж штэ тийм ээ. Хамгийн нэгдүгээрт нь одоо санхүүжилтийн асуудал буюу зээл хамгийн их бэрхшээл байна. За тэгээд борлуулалтын асуудал, хүний нөөцийн асуудал гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ болгоныгоо дуу хоолойгоо хүргэж иж хамтдаа дахиад одоо ойлгуулж иж шийдвэрлэгдэнэ. Тэгэхээр одоо энэ талд бид нэр хамтарч ажиллая. За жижиг дунд үйлдвэрийн агентлагийн хувьд бол одоо жижиг дунд үйлдвэрийн эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах, төр засгийн зүгээс дэмжих бүхэл талаар бол одоо хамтарч ажиллаж ирсэн, хойшидч хамтарч ажиллана. Ирэх одоо 10 жилийг бид нар монголчуудын ихэнх нь
шинэлэг дундаж давхархтай болсон нийгмийн бүтээхийн төлөө хамтдаа хичээе гэж хэлмээр. Ингэж улс орон эдийн засгийн хувьд баттай суурьтай бий болно. Суур бий болно гэдгийг хэлмээр. За баярлалаа танд. Баярлалаа.